Бурхны хүү лам нангаагаад байгаа юм чинь. Та хэд бол ухаалтаж байгаад өгчих байх уу? Би зүгээр танаас ганцхан юм хэлье. Хятад бол Монголдоо Монголгүй явчихна. Үе үед угаасаа тийм байсан. Одоо ч тийм байна. Цаашдаа ч тийм байх бах. Харин Монгол бол хятадгүй явж чадахгүй. Үе үед тийм байсан. Тийм учраас манай хитэн оонууд жоохон юм үзэж нүд тайлж ухаарцгаа иртгэн шиг. Энэ хятадын ард талд нэг хитэн зэрлэгүүд болж хувирвдаа. Би энэ нэг жижигхэн захруу ороод ирсэн чинь дотор нь ингээд дороо морон тавьчихсан. Ямар л бол ямараараа. Манай монголч ганц ийм ширхэг дороо байхгүйгээсээ болж яасан блэ? Саяхан нэг хүүхэд ой төрсөн чинь олж чадаагүй шүү дээ. Тэгэхэд ингээд энэ хараа панер манер хураацсан зүгээр ингээд нэг ангуун дотор ингээд дороо морон өрцсөн ингээл байж байгаа. Яана. Үнэхээр нэр аймаар юм аа. Бид нар эднээс бол толгоогоор бол илүү шүү дээ. Гол асуудал юундаа байна вэ? Оркоро байгаад байгаа асуудлын гол нь шүү дээ. Хятадууд бол үнэхээр хөгжил бол үнэхээр аймаар болцсон юм байна уу? Одоо яг эдгээр нэг боловсролын тогтолцоо сайтай болохоор ингээд хар багасаа ингээд энэ тийм ээ бид нар чинь нэг эргүүн балаа морь бүх элдв хангаа юм балаа мэдрэл юм хийгээ сууж байгаа чи эдгээр чинь багасаа юм дороо мороо элдв хангаа юм ухаа сууж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр чи ингээд хөгжлийн боловсролын зөрөө гарчиж байгаа хөөхгүй ингээд алуулчихж байгаа хөөхгүй. Ш миний монголч үзээ ухаарч хизээ хөгжөндөө.